Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1 цаг 51 минутын үед Санта Фе хотын Jaguar Drive гэх газрын ойролцоогоос шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн эмэгтэй хэлснээр бол тэрхүү эмэгтэйгийн хүүн нэгэн аллагын гэрч болсон талаар ийм дуудлага байсан байгаа. За дуудлага өгсөн тэрхүү эмэгтэй гэмт хэрэг гарсан газрын хаягийг нь ч юм уу маш тодорхой цагдаагийн ажилтнуудад зааж өгсөн байдаг. Ингээд энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд өнөөх эмэгтэйгээ өгсөн хаягаар нэрээд байшингийнхон зүүн талаар тойрон арын хашаанд нь ойртой очисон ба энэ үед дээгүүрээ хар подолог доогуура унтлагын өмд өмссөн нэгэн шаргал үстэй залуухан эмэгтэй арийнхаа гаражнаас гарч ирээд байшингийн арын хаалгаар байшин руу гүүгээд орж байгаа нь харагддаг. Энэ үед цагдаагийн ажилтнууд байшингийн арын хашаа руу ороод арийнх нь хаалгыг тогссон ба хаалганы бариул дээр улаан өнгийн толб тогтсон байсан бөгөөд ер нь бол яг л хин нэгэн тэрхүү хаалганы бариулаас цустай гараараа барьсан мэт харагдчихсан байгаа. За энэхүү бичлэгэн дээр харагдаж байгаачлан цагдаагийн ажилтнууд нэгэн эмэгтэйг байшин руу гүүгээд орохыг нь харсан боловч тэднийг арын хаалган дээр очиод хаалгыг нүдэхэд хинч хаалгаа тайлахгүй байснаас гадна цагдаагийн ажилтан хаалгыг гаднаас нь хүчээр нэхэр оролдон бүр хаалга эвдрэх үйтэл нэг эмэгтэй хаалга онгойлгоод тэднийг яг яах гэж явааг нь асуусан байдаг. За энэхүү хаалга тайлж өгсөн хүн бол байшингийн эзэн Лана гэх эмэгтэй, харин түүний хажууд зогсож исэн өөр нэг эмэгтэй бол түүний охин 19 настай Киара. Тэгэхээр нөгөө түрүүн гаражнаас гүйж гарч ирээд гэрлүүгээ гүүгээд орсон хүн бол 19 настай Киара байх нь. Ингээд цагдаагийн ажилтнууд яг яагаад гэрт нь ирсэн талаараа Лана, Киара хоёрт тайлбарласан бөгөөд хин нэгэн хүн амны гэмт хэрэгтэй холбоотой дуудлага 911-т өгөөд тэрхүү дуудлагын дагуу ирлээ. Гаражийг чинь шалгаж үзэх хэрэгтэй байна хэмээн хэлсэн байгаа. Харин энэ үед Лана цагдаа нарт гаражныхаа түлхүүрийг өгсөн. Цагдаа нарыг гараж руу явж орох үед гаражны шалан дээр нэгэн эмэгтэй цусандаа хутгалдан амьсгал ураасан байдалтай олдсон байдаг. Цаашлаад хохирогч эмэгтэйн цогцсны хажуугаар маш олон ил задгаа хогнууд гаражны шалан дээр мөн хөглөрчээсэн. Ингээд мэдээж цагдаагийн ажилтнууд тэр дорн хэргийн газрыг битүүмжлэн мөрдөгчд болон шинжээчд түргэн тусламжийнхныг хэргийн газар дээр дуудсан ба мөрдөгчдийг хэргийн газар дээр ирэхийг хүлээж авах зуур Лана цагдаа нараас та нар яагаад намайг гэрлүү маань оруулахгүй байгаа юм бэ? Би муурнуудаа хооллох ёстой. Ядаж гэрийн хаалга хаахгүй бол муурнууд маань гараад явчнаа хэмээн хэлсэн ба цагдаагийн ажилтнууд харин түүнд хандан танаа гаражнаас хүний цогцос олдсон. Гэрийг чинь хэргийн газар гээд битүүмжилж байна. Гэрлүүгөө орж болохгүй, шинжээчд болон мөрдөгчдийг ирэх хүртэл эндээ суужээ хэмээн хэлсэн байгаа. Энэ үед нь харин Лана бүр гайхаад юун цогцос яхаараа манай гаражнаас цогцос олдтیں۔ Манай гаражны урт талын том хаалга нь онгойхой болоод бараг 10 жил болж байна. Хиний цогцос яг тэнд байсан юм? Манад өөр хүн ирээгүй дээ. Өчигдөр орой л манай охины найз Грейс манад ирсэн. Грейсээс өөр манад ирсэн хүн байхгүй. Грейс гээд өндөр туранхай хар арстай охин байгаа. Тэр нас барчихсан гэдэг хүн чинь Грейс муу юм уу хэмээн цагдаа нараас асуусан байдаг. За яг ийхүү тэднийг ярилцж явах зуур түргэн тусламжийнхан болон шинжээчд мөрдөгчд бүгдээрээ хэргийн газар дээр ирсэн. Хэдийгээр түргэн тусламжийнхан ирсэн боловч харамсалтай нь гаражнаас олдсон эмэгтэй айл хэдийн амьсгал хураасан байсан тул цогцыг нь задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү авч явсан байдаг. За хохирогчийн биенээс нь түүний ID буюу үнэмлэхийг нь мөрдөгчд олсон. Тэгвэл цогцон олдсон энэхүү эмэгтэй нь өнөөх Ланагийн яриад байсан охиных нь найз гэдэг 21 настай Grace Jennings мөн болох нь тогтоогдсон байдаг. 21 настай Grace охины цогцос олдох үедээ маш олон удаа хутгалуулан бүр сэлмээр нэвт сүлбүүлэн нас барсан ийм байдалтай олдсон ба цаашлаад бүр нэг чихэн тасарч унсан, мөн толгой нь мөрнөөсөө бараг л салангад хүзүүнийхээ арьсан дээр шахуу дөнгөж тогтчихсэн байгаа. Тэгэхээр гэмт хэрэгтэй охины толгойг нь тасдаж авахар хоролдчихсэн байх нь. Цаашлаад Грейсийн цогцсны дээрхтээс 3 фит буюу 91 см урттай сэлэм мөн 2 ч өөр төрлийн хутгнууд олдсон бөгөөд гэмт хэрэгтэй хэргийг үлдэхдээ эдгээр зэвсгүүдийг ашигласан гэдэг нь ер нь бол тодорхой харагдчихсэн байгаа. За Ланагийн хувьд тэрээр гэртээ охин Киара болон Киарагийн найз залуу Айсиктай хамт гуруулаа амьдардаг. Айсик болохоор ерөөсөө Ланагийн гэрийн замын эсрэг талд нь байх гар утас засдаг, хуучин утас зардаг ийм дэлгүүрт ажилтсан байлээ.
Мөрдөгчд Ланагаас мэдүүлэг аваад охин Киараг нь гавлан машин суулгасныхаа дараа Айсикийн ажилтг нөгөө дэлгүүр рүү ноцсон байгаа. Энэ үед харин Айсик бол тэднийг хүлээгээд ажил дээр байж исэн. Тэр байтугай анх 911-т дуудлага өгсөн хүн нь болохоор Айсикийн ээж Линда. За яг юу болсон бэ гэхээр өглөө Айсик ажил дээрээ маш их айд сандарсан байдалтай бүр чичирчгсэн гүйж орж ирсэн. Дарган түүнээс юу болсон талаар нь асуухад Айсик бүр ярьж чадахгүй шууд уйлаад эхэлсэн тул дарган түүнийг санал дээр суулгаад тайвшруулахаар оролцсон байгаа. Энэ үед харин Айсик даргахдаа би сая нэг аимшигтай зүйлийг олоод харчлаа хэмээн хэлээд хэсэг сандал дээр суун уйлж агаад ээж рүүгээ залхан Киара хүн алцглаа хэмээн хэлсэн байдаг. Энэ үед харин Линда 911 рүү залхан хүн амны гэмт хэргийн талаар дуудлага өгөөд өөрийнх нь хүү энэ бүхнийг харсан гэрч цаашлаад хүн цагдаа нарыг эрхийг хүлээгээд ажил дээрээ байж байгаа гэдгийг нь ч мөн хэлсэн байгаа. За энэ явдал болохоос 4 жилийн өмнө анх Лана охиныхоо найз залуу Айсикийг гэрт нь ирээд тэдэнтэй хамт амьдрахыг зөвшөөрснөөр Айсик Ланаг энд нүүж ирсэн. Анхандаа бол хосууд гэрт нь байх нэг унтлахын өрөөнд хамт амьдарч ирсэн байлээ. Эхэндээ Айсик нүүж ирээд Лана, Киара, Айсик гурав хамтдаа цагийг өнгөрөөгөөд янз бүрийн тэмдэглэлт баяруудаар ч гэсэн хамтдаа ер нь нэлээд давгүй байсан. Гэхдээ тэгээ явандаа тэдний дунд маргаан үүсэж эхлээд ингэснээр Киара, Айсик хоёр гараж руу нүүж орон гаражинд амьдрах болсон байгаа. Мөрдөгчдийн өөр нэг олж анзаарсан зүйл нь гэвэл Киара, Айсик хоёр за тэр дундаа Киарагийн сошиал хаягууд дээрээ нийтлдэг зүйлүүд нь нэг тийм гаж гэж хэлж болохоор Киара бүр өөр нэрээр хит хитэн сошиал хаягуудтай тэрээр Froggy, Sage, Maze гэх өөр нэртэй хаягууд нэгээд тэр хаягуудынхаа зарим дээр нь бол яг энгийн л өдөр тутмын зүйлсээ аль эсвэл аялал зугаалгын зургуудаа нийтэлдэг. Харин зарим хаягууд дээрээ болохоор нэг тийм эвгүй зураг бичлэгүүд нийтэлдэг. Жишээ нь энэ харагдаж байгаа бичлэг бол Киара, Айсик хоёрын бичлэг. Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Киара өөрийн нэг сошиал хаяг дээрээ нийтэлсэн. Цаашлаад Киарагийн өмнө нь үерхчихсэн экс найз хүүгүүн нь мөн түүний талаар ярихдаа Киара өөрийгөө нэлээд хүчтэй шулам гэж боддог. Надад тэр нь сонин санагддаг байсан тул би түүнээс салахаар шийдсэн. Тэгсэн чинь Киара надаас салахгүй гээд намайг хараал хийн амьдралыг минь сүрүүлнэ гээд намайг олон удаа сүрдүүлсэн. Би мэдээж түүний тэрхүү тэнэг ярианд нь итгээгүй л дээ. Гэхдээ үнэхээр гаж санагддаг хэмээн ярьсан байдаг. За Айсик Киара хоёр уг нь 3 жилийн өмнө сүү тавьсан юм байлээ. Гэхдээ тэгээд 2022 оны 4 сард тэдний хооронд маш том маргаан үүсээд бүр хоорондоо зодтолдоод Киара эмнэлэгт хүргэгдэж нүүрэн дээрээ оёо тавиулснаар тэд сүүгээ цуцалсан. Гэхдээ сүүгээ цуцалсныхаа дараа ч гэсэн тэд салаагүй. Уг нь Киарагийн ээж Лана энэ явдлаас болоод Айсикийг гэрээсээ хөөсөн байлээ. Гэхдээ Киара байнга Айсикийг нууцаар буцаж гэртээ оруулж ирээдсэн тул Лана ч зарим үед үнийг нь мэдээгүй юм шиг царайлсаар сүүлдээ Айсикийг буцаад нүүж ирэхийг нь зөвшөөрсөн байдаг. Киарагийн ээж Лана мэдүүлэг өгч явах үеэрээ би Киара, Айсик хоёрын хооронд яг юу болоод байгааг сайн ойлгохдгүй. Тэднийг одоо хосууд л гэж хэлэх бах та. Эсвэл хосууд байхаа болцсон ч юм уу? Надад энэ талаар баттай мэдгцүүл алга хэмээн ярьсан байдаг. За тэгвэл эндээс Айсик Киара хоёртой хохирогч Грейс яг ямар холбоотой хүн юм бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. Яг үүндээ хамгийн анх Киара, Айсик хоёрыг танилцуулсан хүн бол Грейс. Тэгэхээр 5 жилийн өмнө 16 настай байх үедээ Грейс өөрөөсөө 4 насаар ах Айсиктэй танилцсан үерхэж эхэлсэн байдаг. Тэдний үерхэл бол нэх удаан үргэлжлээгүй. Гэхдээ маш эвтэй найртай хоёр тийш болоод бараг тийм найзууд шиг харилцаатай үлдсэн байгаа. Харин Киара, Грейс хоёрын хувьд тэд мөн л хосуудын харилцаатай байсан. Грейс Айсикаас салсныхаа дараа Киаратай үерхэж эхэлсэн бөгөөд тэд 11 сарын турш хосын харилцаатай байж байгаад салсан ба тэдний үерхэл тийм сайнаар дуусаагүй. Уг нь бол тэд салах үедээ бас л найзууд болж үлдэхээр шийдсэн байлээ. Гэхдээ Грейс Киарагаас салсныхаа дараа хэдэн сар эмчлэг твтий эмчлүүлж агаад гарч ирээд эгчтэйгээ хамт дэлгүүр хэсэд явж идэл Киара түүнийг хаанаас ч юм олоод хүрээд ирсэн. Тэгснээ бүр зүгээр авахгүй орилж чарлаад чи шоронгоос гараад ирсэн юм уу? Чи намайг алхаар оролцсон биз дээ гээд бүүн юм болсон байгаа. Харин энэ үед нь Грейс бүр гайхаад чи юу яриад байгаа юм бэ? Би эмнэлэгт хэвсэж агаад гарч ирсэн гэд хэлтэл чи намайг хутгалсан, алхаар оролцсон гэд Грейс гараа үзүүлсэн бөгөөд Киара өөрийнхөө гар дээр бүр том зүсээд нөгөө зүссэн нь дүнгэж идэгжсэн. Гэхдээ Грейс бол мэдээж үнийг хийгээгүй. Ингээд энэ явдлаас хойш тэд хоорондоо дахиж бараг харьцаагүй. Харин Грейсээс болж нэгнээ таньдаг болсон Айсик, Киара хоёр удалгүй үерхэж эхэлсэн байгаа. Нэг ясандаа эксүүд нь хоорондоо үерхэд эхэлсэн гэсэн үг.
Харин Грейсийн хувьд бол тэднээс бүр мөсөн холбоогоо таслаад өөр найз залуутай болоод 2022 оны 8 сарын 22-нд буюу төрсөн өдрөөрөө найз залуутайгаа бүр сүү тавьсан байдаг. Грейс бол энэ үед найз залуутайгаа хамт амьдарч байсан. Гэхдээ хэрэг гарахаас 3 хоногийн өмнө тэд хоорондоо муудалцаад Грейсээ гараад явсан байгаа. Ингээд Грейс нэг найзандаа очиод 2 хонсон боловч тэрхүү найз нь Грейсийг гэртээ илүү удаан хугацаагаар байлгаж чадахгүй гэдгээ түүнд хэлсэн тул Грейс таньдаг хүмүүс рүүгээ холбоо бариад өөрийг нь хэд хоног гэртээ байлгах хүн байна уу гэд хайж эхэлсэн. Уг нь Грейс ээждэрээ очиод хамтдаа байж болох байсан боловч ээжийнх нь найз залуу Грейсийг тэдэнтэй хамт амьдрахад нэлээд дургүй байдаг. Грейс түүнийг нь мэддэг болохоор ээждэрээ очих гэж тэгж их яараагүй. Ингээд Грейс хаашаа явахаа мэдэхгүй нэлээд хэцүү байдалд байж тал Айсик Грейс рүү хариу бичээд чи манай дээрээ хэд хоног байж болно штэ гэд хаягаа явуулсан байгаа. За гэхдээ Грейс энэ үед Айсик Киара хоёрыг хамт амьдарч байгаа гэдгийг нь мэдээгүй. Тэрээр Айсикийн гэрт нэг үгээр Киарагийн гэрт ирснийхаа дараа л Айсикийг Киарагийн гэрт амьдардаг юм байна гэдгийг нь мэдсэн байгаа. За мөрдөгчдийг Грейсийн цогцыг олоод удаагүй байх үеэр Грейсийн ээж нь Киарагийн гэрт нь ирсэн байдаг. Гэхдээ энэ үед ээж нь охиндоо юу болсон талаар юу ч мэдээгүй байсан бөгөөд Грейс өглөө нь ээж рүүгээ зурус бичээд намайг эндээс ирээд аваач хэмээн хэлсэн байгаа. Тэгэхээр өмнө нь хэлсэнчлэн тэрээр Айсикийг Киарагийн гэрт амьдарч байгаа гэдгийг нь мэдлгүй хүрээд ирсэн. Тийм болохоор ээж аваа дуудаад маргааш нь гэртээ харихаар төлөвлөж исэн байгаа. За Айсикийн ярьж байгаагаар тухайн орой яг юу болсон бэ гэхээр Грейс Киарагийн гэрт оройны 11 цаг 32 минутанд ирсэн. Тэгээд Айсик, Киара, Грейс 3 хамтдаа юм ярьж суужгаад гуруулаа хамт нэг орон дээр унтсан. Өглөө нь Айсик 7 цаг 50 минутанд сэрээд харин Киара болохоор түүнийг 8 цаг 30 минутанд гэрээсээ яв хэмээн хөөсөн байгаа. Киарагийн хувьд Айсик Грейсийг гэртээ авчирсанд нь бол мэдээж маш ихээр ууралсан. Гэхдээ ямар ч байсан Айсик шууд явчихаагүй. Тэд ер нь хоорондоо маргалцсаар тэгээд Айсик угаалгын өрөө ашиглахаар гаражнаас гараад байшин руу ороод 2-3 минутын дараа угаалгын өрөөнөөс гарч ирсэн байгаа. Ингээд өглөөний 11 цаг 47 минутанд Айсик угаалгын өрөө орчоод буцаад гараад ирэх үед нь Киара Грейсийн дээрээс хараад зогсож исэн бөгөөд гартаа Айсикийн өрөөндөө үзүүлэн болгож тавихаар авчирсан сэлмийг нь барьцсан. Нөгөө гартаа болохоор өөр нэг хутга барьцсан зогсож исэн бөгөөд Айсикийг гаднаас орж ирэхэд Киара түүн рүү хараад би үүнийг хийчихлээ хэмээн хэлсэн байдаг. Харин Киарагийн хөлнийх нь хажууд цусандаа будагдсан Грейс хэвтчихсэн. За гэхдээ энэ Айсикийн өгсөн мэдүүлэгнээс хэд хэдэн хачирхалтай зүйлүүд анзаарэгдэж байгаа. Эхнийх нь Айсик мэдүүлэг өгч явах үедээ бүх үйл явдлыг цаг минуттай нь яриад байгаа. Ер нь бол ихэнх үед мэдүүлэг өгч байгаа хүмүүс 11 цагийн үед эсвэл 12 цагийн үед гээд ер нь нэг ойролцоо цагийг нь ингэж тодорхойлж ярьдаг. Тэгвэл Айсик болохоор бүр яг 11 цаг 47 минутанд гаражинд орж ирсэн гэх мэтээр бүр яг минутаар нь яриад исэн байгаа. Яг л эртнээс ярих юмаа бэлтцсэн байсан юм шиг. Мэдээж хинч халхам тутамдаа цаг хараад бүх зүйлийг цаг минуттай цээжлээд явж гин гэдэг бараг л боломжгүй зүйл. Харин түүний мэдүүлгээс хачирхалтай санагдсан хоёр дахь зүйл нь гэвэл өмнө нь хэлсэнчлэн Грейсийн цогц нь маш аимшигтай байдалтай олдсон, бүр чихэн тасраад бас толгой нүртэл бараг л биенээсээ тасарсан ийм байдалтай байсан. Тэгэхээр энэ бүхнийг Киара ердөө 2-3 минутанд хийх ямар ч боломжгүй. Цаашлаад Айсикийн мэдүүлэгтэй хэлснээр бол тэрээр Киарагийн Грейст хийсэн зүйлийг 12 цагийн үед олж харсан байх нь. Гэхдээ тэрээр ажил дээрээ 1 цаг 35 минутын үед ирсэн. Тэгэхээр энэ хооронд бүхэл бүтэн 1 цаг 30 минутын зай гараад ирж байгаа. Ингээд мөрдөгчд түүнээс энэ хооронд яг юу хийсэн гэдгийг нь асуухад Айсик би зүгээр л хөдөлж чадахгүй хан налаад сууж исэн хэмээн хариулсан ба мөрдөгчд түүнээс чи ямар нэг байдлаар Киара тусалсан уу? Хэргийн газрыг цэвэрлэхтэн ч юм уу эсвэл Грейсийг өвтгөхтэн түүнд тусалсан уу хэмээн асуухад Айсик үгүй хэмээн хариулсан байдаг. За Айсикаас мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчд мэдээж Киарагаас ч гэсэн мэдүүлэг авч эхэлсэн. Тэгсэн Киара мэдүүлэг өгч явах үедээ толгоогоо хажуу тийш нь эргүүлээд хин юмтай яриад байдаг. Мөрдөгчд энэ үед нь гайхан түүнээс хинтээ яриад байгааг нь асуухад Киара би multiple personality disorder буюу бие хүн хуваагдах эмгэх, за сэтгэц хуваагдах эмгэгч гэж бас нэрлэдэг ийм эмгэгтэй. Миний дотор хэд хэдэн хүн зэрэг оршдог. Фроги бол миний олонний дунд байдаг дүр. Харин Джессика бол гангалах дуртай, хөөрхөн байх дуртай миний эмэгтэйлэг дүр. Жинксийн хувьд тэр бол асуудал үүсгэгч.
Харин Abby хүмүүсийг хамгаалах дуртай, өөрийгөө баатар гэж боддог. Гэхдээ Frog-ийн ихэвчлэн бусдыгаа захирдаг гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. За өмнө нь хэлсэнчлэн Kiara-гийн нөгөө олон сошиал хаягуудынхаа нэг нь Frog гэсэн нэртэй байсан шүү дээ. Мөрдөгчд түүнээс яг одоо хэн гэдэг дүрээрээ байгаа гэдгийг нь асуухад Kiara одоо бол би яг Kiara-гаараа байна хэмээн хариулсан. Ингээд мөрдөгчд үргэлжлүүлэн түүнээс Grace яг юу болсон талаар асууж эхэлсэн байдаг. Гэтэл Kiara-гийн ярьж байгаагаар тэрээр тухайн үед яг юу болсныг юу ч санахгүй байгаа. Бүр Grace-ийг үхсэн амьд гэдгийг нь ч мэдэхгүй. Тэгэхээр Kiara биш, түүний өөр нэг дүр нь за тэр тусмаа түүний Frog гэх дүр нь Grace-ийн амь насыг хүнөөсөн хэмээн тэрээр бодож байгаа. Үргэлжлүүлэн мэдүүлгийнхаа үеэр Kiara би Grace-ийг цусандаа бодогдчихсан, миний урд хөвтөж байгааг хараад маш их гайхсан. Би дотроо түүнийг үхчихсэн байгаасай, бас амьд байгаасай гэж зэрэг хүсэжсэн. Заримдаа би түүнийг алж ийн хэмээн зүүдэлдэг. Гэхдээ би түүнийг амьд байгаасай гэж мөн хүссэн. Grace бол маш муу хүн. Намайг 14 настай байхад өөр эрэгтэйчүүдэд тэр намайг мөнгөөр зараад биеийг минь үнэлүүлж исэн. Би зүгээр л түүнийг өөрийнхөө хийсэн алдаануудыг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө засаасай, хичээгээсэй гэж хүсдэг. Тэр бол миний хамгийн анх хайрласан хүн, бас миний анхны хайр. Гэхдээ би түүнийг гэртээ байлгахыг хүсээгүй. Магадгүй миний өөр дүр болох Frog-ий түүнийг алсан байх, эсвэл үгүй ч гэж магадгүй. Isaac ч түүнд ямар нэгэн зүйл хийсэн юм бэлүү би мэдэхгүй штэ хэмээн ярьсан байдаг. За мөрдөгч түүний энэ хэлсэн зүйлдер нь тулгуурлаад яагаад Isaac Grace-ийг хүнөөсөн байж магадгүй хэмээн хэлснийг нь асуухад Kiara нэгэн хачирхалтай зүйлийг тэдэнд ярьсан байдаг. Kiara-гийн ярьснаар бол Isaac нэг тийм Ghost гэх нэртэй онлайн сүлжээнд байдаг. Бүр тэр группийнхаа толгойлогч нь. Энэхүү онлайн сүлжээ групп хүмүүс нь болохоор хүний наймааны гэмт хэрэг болон хүүхэд тулгаалах гэх мэт ийм гэмт хэрэгүүд үлддэг хүмүүсийг олж шийдэгдэг гэмт хэрэгтнүүдийг хөнөөдөг ийм сүлжээ. Нэг ясандаа өөрсдөө хууль бус цагдаа нар гэж боддог муу хүмүүсийг шийдэгдэг баатрууд. Тэгээд Isaac-ийн санал болгосноор Kiara тэрхүү сүлжээнд нь гишүүнээр орсон байгаа. Бүр тэрээр гишүүн болохын тулд шинэ гишүүдийн хийлэгдэг шивээсийг нь хүртэл гаран дээрээ хийлгсэн гэдгийг мөрдөгчдөд үзүүлсэн. Харин Kiara Isaac-ийн энэхүү сүлжээ бүлэгт нь гишүүнээр элсэж орсны дараа Isaac түүнийг хүн алах юм бол түүний нэр хүнд нь өснө. Бүлэгт дээгүүр байр суурийг эзлэх болно. Би өөрөө гэхтэл 40 хүн алсан. Тэгжээж бүлгийнхаа толгойлогчдын нэг нь болсон хэмээн хэлсэн байгаа. За уг нь эхэндээ мөрдөгчд энэ Kiara-гийн яриад байгаа зүйлсэд нь итгээгүй. Түүнийг ямар нэгэн зүйл зохиогоод яриад байна л гэж бодсон. Гэтэл яг үнэндээ энэ бүхэн нь үнэн болж таардаг. Мөрдөгчд энэхүү хоёр этгээдээс мэдүүлэг авсныхаа дараа утсыг нь мөн шалгаад үзэхэд утсан дээрээс нь хэрэг гарахын өмнөх орой Grace гэрт нь ирсний дараа Kiara Isaac хоёрын хоорондоо бичилдсэн зурвсууд гарч ирснээр бүх зүйлс илүү тодорхой болсон байдаг. За тэдний хоорондоо бичилдсэн зурвсын талаар ярихаас өмнө өөр нэг зүйлийг дурдж хэлэхэд Isaac мөрдөгчдөд хэрэг гарахын өмнөх орой Grace, Isaac, Kiara гурлаа нэг орон дээр унтсан гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ нь бас л худлаа болж таардаг. Хэрэг гарсан өдрийн өглөө нь Isaac Grace руу Kiara өөрийг нь гэрээсээ хөөгөөд нь хэмээн зурвас бичсэн бөгөөд харин Grace хариуд нь яагаад Kiara чамааг гэрээсээ хөөгөөд байгаа? Kiara намайг энд байгаа гэдгийг мэдсэн юм уу хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр энэ зурвасаас нь харахад бол хэрэг гарсан өдрийн өглөө Grace Kiara хоёр нэгнтэйгээ уулзаагүй байсан болж таарч байгаа. Хамт унтсан гэдэг нь бол бүр худлаа зүйл. За одоо харин бүгдээрээ Isaac, Kiara хоёр Grace-ийг унтсны дараа хоорондоо зурвас бичилдсэн юу ярилцсан талаар нь ярьцгаая. Тэдний хоорондоо бичилдсэн зурвасан дээр Isaac эхлээд Kiara руу би чамайг түүнийг хутгалахыг хүлээж байна. Зүгээр л ямар нэг юм хий. Чиний хүн алж байгаа анхны удаачин болохоор бид нар чиний байр суурийг чинь бүлэгтээ дээшлүүлнэ. Би чамайг түүнийг алахыг хүлээж байна. Чи түүний аз жаргалтай байдлыг үгүй хийгээд өөрийгөө зовлонгоос аврах хэрэгтэй хэмээн бичсэн ба. Үүнийх нь хариуд Kiara би түүнийг унтахыг нь хүлээх хэрэгтэй юу? Дараа нь яах юм? Бүх юм заваарчандаа яаж цэвэрлэх юм хэмээн асуухад Isaac дараа нь зүгээр шатаагаад шинэ хүнжил авчина. Эсвэл хүнжлөө угаагаад цэвэрхэн болгох чинь хэмээн хариу бичсэн байдаг. Мөрдөгчд Isaac тутсан дээрээс нь олсон эдгээр зурвсуудыг үзүүлээд энэ яг ямар учиртай зурвсууд болохыг нь асуухад Isaac би мэдэхгүй энэ зурвсуудыг би бичээгүй. Надад 2 утас байгаа. Нэгийг нь би гэртээ орхичдیں۔ Тэр утсаар л Kiara начиг жүжиглээд өөрлөгөө зурвас бичсэн байна хэмээн хариулсан. Мөрдөгчд түүнээс үргэлжлүүлэн дараа нь заваарчандаа гэж яг юуны талаар яриад байгааг нь асуухад Isaac тэр өдөр Kiara орондоо хүндэрсэн юм аа.
Тэгээ тэрийг цэвэрлэх үгүйгээ бит хоёр ярьж исэн. Гэхдээ бид цэвэрлээгүй. Бид гуруулаа зүгээр л Киарагийн хүндэрсэн ор хүнжлийн даван дээр нь унтсан гэсэн ийм бүр нэг утгагүй зүйлийг ярьсан байгаа. За ингээд ер нь бол бүх зүйл ойлгомжтой болоод ирсэн. Айсик, Киара хоёулаа 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр баригдан хоригдсан байдаг. Гэхдээ тэднийг хоригдсноос 1 сарын дараа буюу 2022 оны 11 сард шүүхээс Киарагийн сэтгцэн эмгэгтэй гэдгийг нь харгалзан үзээд шүүх хуралд оролцож чадах эсхийг шийдэхийн тулд түүнийг сэтгцэн эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг. Гэхдээ хачиргалтай нь энэ явдлаас ердөө 1 сарын дараа Киарагийн хэвтэн эмчлүүлж исэн сэтгцэн эмнэлгээс түүнийг ямар нэгэн сэтгцийн хүн хэлбэрийн эмгэггүй хэмээн онцлоод буцаад шоронлоо нь илгээсэн. Тэгэхээр Киарагийн яриад байсан нөгөө сэтгэц хуваагдах эмгэг энтер нь бол зүгээр өөрийнх нь зохиосон үлгэр болж таарсан. Ингээд энэ явдлаас хойш Айсик, Киара хоёрын шүүх хурал нь хойшлогцоор байгаад 2025 он болсон. Харин 2025 оны 2 дугаар сард Киара шүүхтэй тохиролцоо хийгээд өөрийн үйлдэлсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэрэгээ хүлээгээд цаашлаад Айсикийн шүүх хуралд нь түүний эсрэг мэдүүлэг өгч гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд харин үүнийхээ хариуд тэрээр шүүхэд өөрийнх нь үйлдэлсэн гэмт хэргийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг биш 2-р зэргийн хүн амны гэмт хэрэг болгон өөрчилж өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавьсан байдаг. Тэгэхээр Киарагийн шүүх хурал болохгүй тэрээр хэрэгээ хүлээгээд 2-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр 30 жилийн хорих ялыг авсан. Харин Айсикийн хувьд тэрээр хэрэгээ хүлээгээгүй өөрийгөө гин буруугүй хэмээн үзэж байгаа тул түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай эсхийг шүүх хурал нь болно. Түүний шүүх хурал нь энэ жилийн эцсээр болох ийм төлөвтэй байгаа юм байна. За тэгэхээр эцэст нь бол Айсик, Киара хоёрын ярьсан бүх зүйлс худлаа болж таарч байгаа. Анхнаасаа Айсик, Киара хоёр Грейсийг хөнөөх төлөвлөгөөтэйгээр гэртээ авчирсан. Тэрнээс биш нэх Айсик Грейсийг гэртээ авчирээд Киара үүнийг нь мдээгүй байжгаад гинт мэдээд шоконд ороод байсан юм бол байхгүй. Цаашлаад тэр Айсикийн яриад байдаг Ghost гэх нэртэй онлайн сүлжээ энтер гэсэн юм ч гэсэн огт байгаагүй. Энэ бол зүгээр л нэг Айсикийн өөрийнх нь зохиос үлгэр. Харин тэрэнд нь бол Киара бүр итгэчихсэн явж исэн байгаа. Тэгээд Айсик Киараг энэ бүхэндээ итгүүлэхийн тулд өөрийгөө 40 хүн алж исэн хэмээн найз охиндоо хэлээд тэгээд найз охиныгоо өөр нэг эмэгтэйгийн аим насыг зэрлэгээр аимшигтайгаар хөнөөхийг ятгасан ийм явдал байсан болж таарсан. Үүнээс гадна тэр Киарагийн яриад байсан Грейс өөрийг нь 14 настай байхад нь хүчээр биеийг нь үнэлүүлж исэн гэх мэт тэдгээр зүйлсэн ч гэсэн бүгдээрээ худлаа. Ерөнхийдөө бол энэ хоёр этгээдэд Грейсийн аим насыг хөнөөх ямар ч шалтгаан байгаагүй. Яг юунаас болоод Айсик ингэж худлаа ярьсан, Киара үнд нь итгэсэн. За тэр байтугай бүр Айсикийн үгэнд ороод Киара яагаад Грейсийг хөнөөхөөр болсон гэд ер нь бол бүх зүйл маш тодорхойгүй, утгагүй санагдаж байгаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань түрээ дуусчихээн. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.